амжилттай залуучуудаа. За, Морин спортын баг тамирчид амжилт хүсье. За, радио спортын тамирчид амжилт хүсье. Шүхри спорт амжилт хүсье. За, Буудлын спортын тамирчид амжилт хүсье. За та бүхэнд энэ өдрийн амар амгалан гайхъя. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн техникийн спортын хөөс санаачсан зохион байгуулж байгаа Батлан техникийн спортын 5 төрлийн тамирчдын гар хөнгөний нөхөрсөг тэмцээний ажиллагааг одоо эхлүүлэх чинь. За нээлттэй ажиллагааны өмнө энд ирсэн хүндэт зочдыг та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын говья тамирчин Морин спортын мастер Цэрмаа байна. Морин спортын дасгалж удаагч спортын мастер Жаргал Зориг. Монголын агрын спортын холбооны ерөнхийлөгч аврагцгой ингийн захирагч Намсрай. Монголын агрын спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бат. Батлан хамгаалах туслах нийгмийн техникийн спортын төвийн захирал Буудлын спортын олон улсын хэмжээний мастер Алтан Цэцэг. Батлан хамгаалах нийгмийн техникийн спортын төвийн сургуулийн менежер Буудлын спортын олон улсын хэмжээний мастер энэ тэмцээний ерөнхий шүүгч Оёот. Радио спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мөнх Дэлгэрэх. Радио спортын холбооны багийн ахлагч Анх Хоёр. Батлан хамгаалах туслах нийгмийн Улаанбаатар хотын зөвлөлийн дарга техникийн спортын төвийн мотоспортын дасгалж удаагч Батбаяр. Авторагийн тамирчин спортын мастер багийн ахлагч Наранбаатар. Үнэт зочноор орж байна. За энэхүү тэмцээний бүх хэлнүү хэмээн Батлан хамгаалах туслах нийгмийн техникийн спортын төвийн захирал Алтан Цэцэг танд микрофон шилжүүлж байна. Сайн байна. За Батлан хамгаалах туслах нийгмийн техникийн спортын төвийн санаачтай зохиолж байгаа энэ техникийн спортын төрлүүдийн дунд явагдах гар бүлийн тэмцээнийг зохион явуулахад онцгой байдлын их газрын харьяа Орос сайгийн захирагч Хурдан Намсрай болон одоо бусад спортын манай Морин спортын зуны мантай ихтэй тамирчин Цэрмаагч тэгээд олон сайхан хүмүүс дэмжиж тэмцээний зохион байгуулж байгаа. Баяртай байна. Ингээд техник спортын төрлүүд угаасаа 1929 оноос хойш спортын төрлөөр хийх баг гэдэг хөгжиж ирсэн. За спортын төрлөөр 1950-60-аад оноос эхэлж үүссэн хөгжил бий болсон. Ингээд ер нь техник спортын төрлийн тамирчид мөн ахмад үе, дунд үе, залуу үеийн хүмүүсийг хоорондоо танилцуулах, за нөхөрсөг байдлыг
дэмжих энэ үеэс их тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Ингээд тэмцээнд оролцож хүрэлцэн ирсэн бүх тамирчдаа баярлалаа. Та бүхэн спортын өндөр амжилтыг хүсье. Тэмцээний ажиллагааг Лестинг гэдэгтэй тэмцээний өдөртөн зохион байгуулалтыг ерөнхий шүүгчид зөвшөөрч байна.
Motorsport ini kita mana? Kamu berarti sebenarnya. Ini darah. Ada di seperti baru seperti macam itu. Ada di seperti baru seperti macam. Wah. Мород байж штэ. Мород. Бүрмөр орж иж энэ да. За. Тэг чи тэр байхгүй юу? Мород. Морноос илүү мотоцикл мотортой хүчтэй шүү дээ. Манайх чи нөгөө нэг турбатай шүү дээ морж. За. За нэг игнэ зогсоорой.
Нийт сайхан холбооны тэмцээн явууллаа. Тэр Алтаа гэсэн Алтаа клубын тамирчид 1-р байрыг эзэллээ. Эрэгтэй эмэгтэйгээрээ баяртай байна. Тэгээд энэ жил болгоо уламжлалтын зохион байгуулалтаар болж байгаа ганцхан волейбол биш тийм ээ. Энэ 5 спортын төлөвлөлт маань сагс одоо өшөө явах тэмцээнүүд үүдээ бүх тэр тэмцээнүүд одоо ингээд хамтарч одоо өөрөөсдийнхөө одоо морь шүүхэр буудлага гараад өгөх ингээд бүгд энэ мот төр маань бүгд ингээд хамтарч оролцсон гэдэгс нэг өснө баг одоо хуучин бид нар ч хамтраа тэмцээн уралдаан зохиолдог бие биений мэдүүлсэн сүүлийн үед бол одоо нэг альч спортын тамирчид бас бие биений нэг сайн танихгүй. Тэгэхээр одоо энэ ч бас бие бинийгээ мэддэг мотын тэр байна, морнир тэр байна, шүхрир тэр байна гэж ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа техник спортын төвийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Багийн тамирчид клубын тамирчид энэ бүгдийг ингэж ортуулж ингэж танилцсаж хоорондоо тийм ээ энэ ч одоо танилцсан явж шүү дээ. Ийм сайхан тэмцээн зохиогоод жилийн жил одоо бүхэл тамирчтай ингэж уулзуулж учруулж илүүхээ сайхан санаач шүү. За тэгээд Мори спортын хамт олондоо одоо 5 төрлийн спортын томоохон анхны одоо нөхөрсөг тэмцээнд одоо тэргүүн байр эзэлсэн. Багаар эрэгтэй эмэгтэй хоёулыг нь авчлаа. Оо за та танай спортын энэ одоо төрлийнхэнд давхар баяр хүргэе да. Дөөрмжсэн баяр дөөр баяр. Сайн байсан. Баярлалаа. Дөөрмжтэй байсан. Гоё өсөлттэй тэмцээн тэмцээн боллоо шүү. За өнөөдөр Батлан улс нийгмийн техникийн спортын төвөөс санаачлан техникийн 5 төрлийн спортын холбоотуудтай хамтран зохион байгуулсан техникийн спортын тамирчдын дундах волейболын нөхөрсөг тэмцээнийг бид амжилттай зохион байгууллаа. Сайн бацхан. За өнөөдрийн эрэгтэй 5 баг, эмэгтэй 4 баг оролцсны эрэгтэйчүүдийн 5 багаас Мори спортын төрлийн эрэгтэй багууд их эрч хүчтэйгээр их шалгараад алтан медалийг хүртлээ. Эмэгтэй 4 багаас мөн тэгээ одоо Мори спортын тамирчид, эмэгтэй тамирчид бас алтан медалийг хүртэж сайхан амжилтыг үзүүллээ. Энэхүү тэмцээн уралдааныг зохион байгуулахад маш их гүнэлцэн үзсэн амар цайгтай талархлаа илэрхийлээ. Тэгээд сайхан заал талбайгаар үйлчилж маш сайхан тоглолтыг үйл ажиллагааг дэмжиж явуулсан талархаж байна. Тэгээд дараагийн жил улам манай тэмцээн өргөжих болтугай гэж хүсэж байгаа бид нар зөвхөн гаруй төдийг одоо спортын нийтийн биеийн тамир спорт бас одоо төрлүүдээр сагсан их мэтийн төрлүүдээр бас улам өргөжин явагдана гэдэгт одоо найдаж байгаа. Тэгээд нэмж хэлэхэд энэхүү тэмцээн маань үнэхээр зохион байгуулалтын сайн болж байгаа. Тэгээ баг тамирчид ч гэсэндээ үнэхээр шударгаар өрсөлдлөө. Иргэчдээс энэ тэмцээнд арай өвжүүлж одоо өшөө илүү олон баг тамирчид одоо оролцуулахыг эрмэлзэх болно. Тийм учраас өнөөдрийн энэ тэмцээнд ирж амжаагүй бол дараагийн тэмцээнд ирэх хүсэлтэй байгаа тамирчид та бүхэн иргэчдийн тэмцээнүүдэд оролцох нээлттэй шүү. Тэгээ та бүхэнд спортын өндөр амжилтыг бидний зүгээс хүсье. Тэгээ энэхүү 5 төрлийн тамирчид маань итгэвтэй өргөнөөр оролцохыг маш их хүсэж байна. Та бүхэн санал байвал бидний лөө хандаарай. Та бүхний саналыг хүлээж авахд бид нар бэлэн байна. Тэгээд та бүхэндээ спортын өндөр амжилтыг хүсье. Бас нэг гол чухал зүйл хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Ер нь яагаад энэ тэмцээний зохион байгуулах болсон шалтгаан юу юм бэ гэдэг нь болохоор ер нь бол одоо сүүлийн жилүүдэд бол техникийн 5 төрлийн спорт, буудлага, морин спорт, мотор спорт, радио спорт, шүхрийн спорт гэдэг ингээд 5 төрлийн спортын тамирчид маань зөвхөн спортынхаа төрлийнхаа тамирчдыг л таньж мэдээд идэв. Бусад төрлийнхаа тамирчидтай ерөнхийдөө бас жоохон харилцаа холбоо муутай байдаг ажиглагдаад байгаа. Тэгээ одоо энэ тэмцээний гол зорилгоудын нэг нь болохоор одоо бусад төрлийнхаа тамирчидтай танилцж техникийн 5 төрлийн спортын тамирчид хоорондоо эв зүйтэй одоо харилцаа холбоо сайтай нэгнийгээ дэмжсэн тийм байдлаар одоо үйл ажиллагаагаа явуулбал илүү сайн болох уу гэсэн үднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж тамирчдын одоо хоорондоо байнгын харилцаа холбоотой байх нь ач холбогдолтой гэж үзсэн учраас энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа шүү гэдгийг нэмжлэмээр байна. За ингээд баярлалаа та бүхэндээ. Энэ тамир спорт манддаг байна.